Орчлонгийн тоос шороо толгой тань тунаж, хорвоо ертөнцийн шуурга зүрх сэтгэл тань нэвчин орохгүй байх юм бол та цаг үргэлж залуу байж чадна. Бид маш жижиг зүйлд эмзэгэлдэг. Та сэтгэл хангалуун байж байтал хэн нэгэн ямар нэгэн зүйл хэлэх төдийд та тэрхүү хэлсэн зүйлийн дахин бодсоор тэрхүү бодолдоо автаад зогсохгүй. Юмс байгаагаасаа өөр байсан ч болоосоо гэж мөрөөдөж эхэлдэг. Тийм биш гэж юу? Бид ингэж л алддаг. Та ямар нэгэн буруу зүйл хийжээ гэж бодъё. Тухайлбал та хэн нэгнийг загнасан байлаа гэхэд тэр хийсэн зүйлдээ гэмссээр л байдаг. Та хэн нэгэнд буруу зүйл хийсэн ч бай, хэн нэгэн танд буруу зүйл хийсэн байлаа гэхэд тэр зүйлс таны сэтгэл таны ухамсарт шингэж таныг зовоос хорлоо байдаг. Тэгэхээр сэтгэлээ ямар нэгэн зүйлд наалдуулж тэглүүлэхгүй тулд тэрнийг сайтар тослох хэрэгтэй болдог. Бидний сатана хийдэг утга учир нь чухамхүү энэнд л оршдог. Эдгээр дасгалыг хийснээр бид энийг өсөндөө өөрийн ухамсарыг тосолж хаа нэгтээ гацалгүйгээр зогсолтгүйгээр урагшлах боломж олгож байгаа юм аа. If you like this video, don't forget to click the like button, comment and share. Subscribe to this channel.